хэмээ би дахиад нөхөж байна. Яг ингээд өглөөнөөс эхлээд айгуу их хөдөлгөөнтэй явчихсан чи одоо бол бүр ингээд ядарч. За. Тэнд ямар ачаанууд үлдсэн байгаа вэ гэвэл тэр болохоор чимгийн ачаа. Тэгээд тэр болохоор гээд зоргийн ачаагаа. Тэгээд яг энэ дрийг ингээд за энэ хоёр ачааг нийлүүлээд би дахиад нүүж байгаа газар руу аваад явах юм бол би яг ингээд ерөөсөө юм юу биш. Ингээд гараараа зөөж байгаа байхгүй юу? Тэгээд миний орсон газар 9 давхар байгаа байхгүй юу? Тэгээд энэ бүгдийг дахиад ингээд аваа явах юм бол ядрах гад байна. Илүү их тэг ингээд ядрах гад байгаа байхгүй. Тэгээд буцаагаал ингээд хүмүүст нөхөхийн тулд дахиад буцаагаал тэр нүүсэн газараасаа ингээд өгч мөгөх болохоор тийм болохоор ингээд энэ зориг ачаа болохоор ингээд найздаа хэлээд хэрвээ ингээд боломжтой бол ингээд таны балкон дээр түр ингээд тавиулъя. Тэгээд ер нь би одоо нүүж орж байгаа газар та 8 сарын 15 хүртэл амьдрна. Тэгээд өнөөдөр энэ ачааг юу руу оруулаад нүүж орж байгаа газар руу аваачаад тэгээд 8 сарын 15-нд ч гэсэн чирээд явна гэхлээр ер нь бол жоохон юм юу байна төвхтэй байгаад байна. Тийм болохоор би ингээд 8 сарын 15-нд гэдэг урт хугацаагаар орох тэр газараа нүүж орсныхон дор ингээд чамаас энэ ачааг авч болох уу гэд асуучихсан байгаа. Тэгээд зөвшөөрөх үгүйг нь мэдэхгүй байгаа ч гэсэн ямар ч тач гэсэн бэлдээ тавьчихлаа. Тэгээд хэрвээ ингээд зөвшөөрөх юм бол энэ нүүж харах юм. Зөвшөөрөх юм бол энэ ачаа найз ах руу маань явах нь байна. Тэгээд хэрвээ ингээд нөгөө боломжгүй тэгээд байж таарах юм бол энэ ачааг дахиад нүүж байгаа газар руугаа зөөх нь байна. За тэгээд ягаад угаалгын машин хөргөчөө ингээд гаргахгүй байгаа вэ гэхлээр энэ хоёрыг 7 хоногийн хугацаанд оруулах боломжгүй болсон. Тэгээд 7 хоногийн дараа яг шийдвэрлэнэ. Тэгээд тэр үеэр нь л болох бах та. Яг юмтай болох хэцүү, тэгээ юмгүй байх бүр хэцүү юм аа. Яг яах ч бас ингээд яг нүг чирээл яваад ахаар. Би ч юм бол одоо ингээд сая бодлоо нүүдлийг бол бас л утгаад хийж байгаа юм байна. Нөгөө оюутан болоод яг юм хотод амьдардаггүй орон нутагт гэртэй хүний хувьд ингээд намар болохоор ингээд нүүж ирж байгаа байхгүй юу. Тэгээд хавар болохоор бас ингээд юу яагаад одоо нөгөө байр маяраас сулж хөөсөлсүүлээд тэгэл буцаж нүгээл яг юм наасан наашны явуулаад тэгэл одоо сүүлийн энэ одоо нүүлтүүдээ л ингээл ботход бас ингээд сарын өмнө болно би ингээд байрнаасаа гарчаад тэгээд яг энд сар амьдарчаад тэгээд дахиад ингээл хаммаг ачаагаа аваад дахиад ингээд нүүж байгаа байхгүй. За. Тэгээд залхсан өнгө айсыг ерөнхийдөө бол ингээд ойлгож байгаа сте байна хаа. Яагаад миний царай ийм амар ингээд тэ өвчтөй идэвхтэй батхтай ингээд харагдаад байгаа вэ гэвэл 3 хоногийн дараа миний царын тэмдэг ирнэ. Тийм учраас ер нь батхнууд гараад байгаа. Тэгээд чихэр идсэн нүү тийм баха. Халуун ногоо илүү ялаа. Яг өчтөр идээгүй ч гэсэн өчтөр энэ төр идсэн баха. За тэгээд тэрнээс л болж гарч байгаа. Тэгэхээр нүүр яг асуудал болчихно гана. Бити надад санаа зовоорой. Өнөөдөр би гоо сайхны бүтээгдэхүүн авсан. Тэгээд авсан зүйлсээ харин ингээд яаж бичлэг хийх вэ? Ягаад гэвэл нөгөө саяны миний нүүж орсон газар болохоор ингээд 2 өрөөтэй тэгээд нэг өрөөнд нь 4 хүнтэй амьдрахгүй юу? Тийм учраас хэрвээ ингээ хүн байхгүй үед л би бичлэг хийгээд тухтай байх бах. Тэгээ нөгөө хүн байхад бичлэг хийгээд ах юм бол тухайн хүнд ч гэсэн бас жоохон төвхтэй шүү дээ. Ингээд яг таваараа ингээд амьдарч байгаа газараа тухтай байж чадахгүй байгаад хат ч ингээд нэг хүн бичлэг хийлцэн ингээд тэг өрөөндөө зүгээр чи явчих болохгүй байгаад ангууд. Тэгэхээр тэр авсан зүйлсээ би ингээд нэг задлж байгаа бичлэг хиймээр байгаа. Тэгээд би 5 хоногийн өмнө үлээ урдаас нэг 20 ширхэг юм жижиг сажиг зүйлс нийлээд нэг 20 ширхэг зүйл захиалсан байгаа. Тэгээд тэр ирэхээр бас нэг ямархуу бараа захиалсан бэ гэдэг нэг бичлэг бас хийн байх. За. Яа. Би сайн нэг зөндөө явчихсан учраас одоо бүр ядарчлаа. Одоо болохоор гадаа нэг 3 явах бас байгаад байна.
Тэгээд би банштай цай яг ингээд зөөж дууссныхаа дараа би банштай цай хийж идээд тэгээд би орой 9:40-оос нэг киноны тасалбар захиалчихсан байгаа. Тэгээд бүр зааландаа ингээд хоёулахны үзгэрсэн нэг хүн бүр ингээд захад суудсан байсан. За тэгээд би ингээд голлын суудлыг авсан. Тэгээд орой болохоор яг хүмүүс жоохон нэмэгдүүлэх. Гэхдээ тийм олон хүнтэй биш юм шиг байсан. Тэгээд кино үзэндээ ингээд үнэхээр их ярмаар байгаа ч гэсэн өчтөр өглөөнөөс хойш ингээд бүр ингээд машинд байгаа юм шиг маш олон зүйлс болоод тэгээ хүлээ эрэхтэл явчихсан болохоор одоо бол надад бүр гээ ярих чи юу болох. Тэгээ одоо жишээлбэл энэ толиол гэхэд ингээд толио барингуудаа хажуу талдаа нэг юм барьж чадахгүй ингээд толио ингээд дангаар нь ингээд нэг зөвлөлтөөр явах учраас одоо энэ л гэхэд бас ингээд ажил аваад байгаа байхгүй юу. Би бүр ингээд яг ийм үед ингээд найз залуутай байсан бэл гэдэг бодол ингээд төрөөд байгаа байхгүй юу. Ингээд ямар төвхтэй юм бэ. Ингээд за өчигдөр байрны төлбөрөө хийх гэсэн чинь надад төлбөрийн мөнгө байдаггүй. Яагаад гэвэл нөгөө цалин маань өдөр орох байсан. Тэгээ би байрны төлбөрийг өглөө төлөх байсан болохоор үеэл туяах руу яриад тэгээд ийм боллоо. Тэгээд өдөр ингээд цалин ингээд орно гинэ. Та ингээд зохицуулаад өгөх боломжтой юм уу гэсэн чинь манай үеэл ах би чиний нөхрөө гэсэн. Бид хоёр нэг тиймэрхүү л андаа. Тэгээд би намайг нөхөртэй болохоор тэгээд явахтай та тэр үед те ингээд туслуулаад тэгээд мөнгө төгрөг авахаараа байл те эдэн төгрөг чамаагүй тэгээд тэр хүнээс тооцоогоо хий аав мав гэх шиг ямар дураараа те ятарч байна. Өчтөр бас айгүй юм сэтгэл хөдлөл өндөр байсан. Айгүй гоё байсан шүү. Тэгсэн чинь ингээд нэг юм яг ингээ хамт байгаад хуваалцсан байгаагүй гэх юм уу. Би сайн байх шүү. Чи сайн байсан шүү. Ингээ чи хичээгээд байгаа шүү. Тэр чинь би ингээ хараад байгаа шүү. Тэгээ тэр бүгд ингээд хамт туулж байгаадаа одоо баяртай байна ч юм уу те мэдгүй яг ингээд тэр үгсийг хүссэн бас энэ тэдгээр үгсийг нэг сонсох хүссэн юм уу. Тэгээд орой 11 бас өнгөрч байхад цагийн ажил маань тараад би ингээд алхаж явж байхдаа ингээд өнөөдөр ямар их зүйл болчих вэ? Тэгсэн ч гэсэн ингээд яг энэ ингээ урт өдрийн дараа ингээ сэтгэл санаа ингээ айгүй гоё байсан ч ингээ яг ингээ тулсан ч ингээ хуваалцах хүн яг ингээ дэргэд хажууд хэм байгаалаа гэсэн ч ингээ өөртөө ингээ амттай юм авч өгье гэдгснээ өчтөр одоо тэр амттай юм нь юу байсан бэ? Амттай юм авч өгөх үү заяа. Дэлгүүр ороод тэг ингээ юу уух уу гэсэн чи ингээ дандаа ундаа харагдаад тэгснээ ингээ тийм одоо цэвэр органик жуус ч юм уу ингээд байх юм бол би тэрийг ингээд шөнийн 11 цагт юм гимшилгүйгээр уучиж болохоор хаад чинь яг ингээд оюухан түүцэнд тийм зүйл байхгүй байгаа байхгүй. Тэгэл тэгэл ингээд тойрж явж байгаа л ам үнэхээр цангаад байсан болохоор за зүгээр л үзэгний шүүс авъя да гэл. Гэхдээ яг ингээд үзэгний шүүсийг хүн болгоно чихэртэй ус чинь гэдэг л дээ. Одоо тэг яахав дээ тэр чихэртэй усыг авсан. Тэгээд юу идэх үү гэж тэгж яснаа. За ингээд арьсч угаасаа хэцүү байгаа. Тэгэл чи үнэхээр ингээд дэглэм барих гэж бас ингээд хичээгээд байгаа юм чи одоо тэгээд орой чи юу итгэв дээ гэж бодоод тэг ингээд бас юм аваагүй заяа. Тэгснээ за ингээд маргааш өглөө болно. Баяртай цай хийгээд идчихээ. Тэгээд сүү баяр шийдэх бол авсан. Тэгээд гэртээ орж ирээд бичлэг хэмээрсэн баггүй юу? Гэхдээ гэрлийн асаачаар ингээд одоо энэ орчин ингэж харагдаад тэгээ энэ орчин харагдахаар ингээд надад бас юм жоохон юм тухгүй байгаа хгүй юу ингээл ямар сони юм одоо энэ ханам ингээд нэг тийм ер нь л юм тухгүй заяа надад санагдчихж байгаа юм. Тийм байсан болохоор ингээд зүгээр л нэг талаас юм гэрэл тусаа зөвхөн би харагдаад тэгээ ингээд яг юм өнөөдөр өглөөнөөс эхлээд ийм зүйлс боллоо. Тэгээд надад ингэж мэдрэгдэж байна, ингэж санагдаж байна гэж хэлье гэсэн чинь надад ийм жижиг гэрэл байдаггүй. Яа би бас олон оролцсон заяа. Ноутбук асаагаа тэгээ ноутбукнийхээ ингээд гэрлэг урталт ингэж тавьж байгаа. Тэгээ утсаараа бичиж үзсэн чинь болохгүйсэн. Тэгээд надад ийм асаагур байгаа хгүй юу. Тэгээд би асаагурны гэрэл ингээ өөрлөгөө тусгасан чи яг миний
нүүрл харагдаад тэгээ өөр юу ч харагдахгүй. За энэ бүр аимшиг яриа цаашаа болох юм байна да. Жохоо юм сүслэг харагдаад байсан. Тэгснээ тэр гэрлээ би ингээд толинд ойлгож байгаа тусгаж үзье гэсэн чинь бас болохгүйсэн. Тэгээд би зөө болохгүй юм байна. Тэгэл орд ирээ бүгдийн ингээд хунцсан, хураацсан яг нүүхэд бэлэн болчихсон байсан. Тэгэл за буцаагаад ингээд орооцсаа тэгэл нүрээ цэвэрлээд тэгээд за үнтэй дөө гэсэн тэгээд унтсан. Байдаг юм. Өчтөр юу асан бэ? Юу ярмаар байсан бэ гэвэл өчтөр өглөө юу яасан бохгүй юу? Өнөөдөр орох байрныхаа ингээ бүртгэл энтрийг зохицуулах гад өглөө яваад тэгээ өдөр нь ажил дээр очиод тойрох энтрээ зуруулаад тэгээд ер нь бол ажил бүр мөсөн зэгцэрэд бичиг баримт энтер болоод тэгснээ 6 сарын тал цалин буугаад тал бишээ ер нь 6 сард ажилласан одоо 12 хоногийн цалин мань буугаад тэгээ тэр цалингаараа нөгөө нэг одоо амьдрах гэж байгаа байрны 2 сарын төлбөрийг төлөө тэгээ ээжээс зээлсэн байсан мөнгөө 50% буцааж өгөөд тэгээд дууссан. Тэгээд оройн нь болох өдөөс хойш нь болохоор цагийн ажил дээр ажиллаад тэгээд цагийн ажил дээр ажиллаад 11 гэж тарсан. Тэгээд 165 мянган төгрөг хийсэн. Тэгээд амралтын мөнгө ороод тэгээ яг ингээ бүх юм зэрэг болол тэгээд айгуу ийм гоё байсан гэх юм уу. Би яг амралтын мөнгөн дээр тийм ч ач холбогдол өгөхгүй. За орох л хэлгүй дээ. За тэгэл өрөөл дарандаа гэд ийм сэтгэл хөдлөл ямар байхыг би юусо бодож үзэхгүйгээр за ер нь тэгэл болчих واخ та гэсэн чинь яг амралтын мөнгө орсон яг тэр мэдрэмж бүр ингээд айгуу ийм гоё санагдсан. Одоо энэ чинь миний нөгөө нэг яг ийм альпиусны ажил гэх юм уу хийгээд авч байгаа анхны нөгөө амралтын мөнгө байхгүй юу? Тийм учраас өмнө нь яг тэгж үзэг болохоор амралтын мөнгө гэдэг нь яг ийм за ер нь гоё юм байлээ яг юу гэж тайлбарлах юм мэдэхгүй байна. Тэгээд яг үндэ би айгүй их ядраад байгаа болохоор тэгээд бас би юу мэдмээр байгаа болохоор миний тарих ингээд яг цав цагаан болцсон байгаа ч гэсэн тийм та нарт ингээд болж байгаа бас ингээд энэ үйл явдлыг бас ингээд хуваалцмаар байгаа байхгүй юу? Ер нь би ингээд бужигнуулаад төгөргөө тоос манаргаад явж байгаа шүү гэд тэгвэл нөгөө дараа нь ингээд хуваалцахаар би яг заримдаа задлж бас ярьдаггүй маа. Тэгэл болол өнгөрцөн штэ. Тэгээд жоохон юм амаргүй төвхтэй төгшөөгöd байсан тэр үе нэг тэгэж дурсахгүйгээр явчихдаг байхгүй юу? Одоо уул нь ингээд миний царай бүр ингээд царай мөрөө ингээд ийм л байл та гэхдээ за тэгээд амралтын мөнгө нөөс золоогчийн өрийг өгнө гэдсэн шүү дээ. Тэгээд би золоогчийн өрийг өгсөн. Гэхдээ яг энийг болохоор би бас нэг тусдаа нэг бичлэг болгоё гэж бодож байна. Гэхдээ би болгож чадахгүй байж магадгүй шүү. Ийм одоо нөгөө нэг амралтаар хийх жагсаалт гарна гэсэн шүү дээ. Тэгэхээр ийм жагсаалтаа гаргаад тэгээд нэг ядаж ихний 3-ыг хийж байгаа, ихний 5-ыг хийж байгаа тэр зүйлээрээ нэг өстө хэдэн минут ч гэсэн хамаагүйгээр урт болвол болно лээ, богино болвол болно лээ. Яг айгүй юм хөнгөн ямар ч юм асуудал ярьдаггүй юм хүн үзэхэд тухтай юм гоё байгаа нэг тэр одоо мэдрэмжийг төрүүлэхүйц тэгээ өөрөө ч гэсэн тэр мэдрэмжийг мэдэрч байгаагаа бичээд тийм бичлэг оруулъя гэж бодсон. Тийм. Йой. Яг би ингээ ялахын хооронд жоохон амаргүй шүү, жоохон төвхтэй шүү гэж хэлж болсон л тоо. Гэтэ зүгээр тэгэж хэлхийн хооронд ялчихлаа. За. Тэгээд нүцгэй. Одоо ачаагаа аваад тэгээ маршаа да. Би 5 хоног өмнө урдаас юм захиалсан гэсэн дээ. Гэхдээ би миг захиалсан. Тийм болохоор одоо ингээд хоол идэхэд ч юм уу эсвэл ингээд зарим нэгэн арын дуу орж байгаа тохиолдолд миний яриа илүү тод сонсоод өгөх.
Яг өмнө нь нэг авах амарлсан л та. Тэгэхээр зүгээр л тийм ч их одоо ач холбогдолтой гэж бодохгүй лээс юм билгүй дээ. Тэгээд гинц замиг захиалыг гэж бодсноо. Тэгээд захиалсан шүү дээ. Тэгээд тэр айгуу дажгүй л яг бүр үнтэй чанартай үнтэй биш ч гэсэн ямар ч гэсэн чанарын хувьд дажгүй юм шиг байлээ. Йоо, амар халуун байна. Би хаашаа нууж орсон бэ гэхээр нэг оюутны байр гэж байдаг. Тэгээ оюутны өргөө гэж байдаг. Оюутны байр нь болохоор ингээд тухайн салбарын одоо мобисийн биологи болон за ер нь л байгалийн ухааны салбарын одоо оюутнууд ордог юм байр буюу мобис 2 дугаар байр гэж байгаа. Тиймд болохоор би нөгөө нэг ер нь ковид үеийг оруулах юм бол ер нь 4 жил амьдэрсэн байр аахгүй юу. Тийм нэг биологийн газар зүйн, математикийн, физикийн тангийн байгалийн ухааныхан байрладаг. Тэгээ одоо мобисийн 1-р байр гэх юм бол монгол хэлийнхэн одоо биеийн тамирын ч юм уу ингээд нийгмийн ухааныхан энэ төр байдаг. Тийм байр ч юм уу. Тэгээд салбараар тийм байрууд байгаа. Тэгэнгүүт мобисийн энэ чинь за оюутны өргөө болохоор ер нь бол сургуулиас юм ковоттой юм шиг байлээ. За одоо мобисаас тэдэн оюутан орно. За муйсаас эсвэл тэдэн оюутан ч юм уу ер нь нэг тэгдэг гэж санаад ах юм. За тэгдэг. Тэгээ энэ нь болохоор ер нь 1000 оюутны байр гэж явдаг. Тэгээд 1000 оюутан байдаг. Тэгээ багтдаг хэсгийг бол би үгээр мэдгүй байна. Ямар ч байсан 10 давхар тэгээ одоо нэг давхартаа хитэн зүрүүтэй юм дээ. Тэгээд энэ зүүн болохоор ингээд ер нь оюутны байрууд тэгээ энэ өргөө болохоор зуны эсэл дээр ер нь оюутан болон яг ингээд 100 хөлсөж сууж байгаа хүмүүс ингээд авдаг. Тэр нь зуны одоо эсэлт нь бас мэдээж яриг хямдхан. Гэхдээ яг оюутнуудыг яг энэ өвлийн турш байлгах одоо тэр сарынхан төлбөрийн хувьд бол үнэтэй яг нэг тийм хэмжээтэй байдаг байхгүй юу? Өөр одоо юу гэж тайлбарлах вэ? Тэгээд оюутны өргөөд болохоор би ерөөсөө орж ирж үзэж байгаагүй. Тэгээд өнөөдөр анх удаа ингээд орж ирж үзэж байна. Тэгээд яг оюутан байхдаа оюутны өргөөд амьдарч болохгүй байсан болоо. Энэ яг юм 2 өрөө байр шиг айгүй юм 5 тухтай юм байна штэ гэж харлаа. Одоо нэг юм юутай үүдний өрөөтэй тэгээ шууд тэндээсээ энэ галтайгаа нисэхтэй тэгээ энэ урталд 0 байна. Тэгээ шууд юм 2 хаалгатай тэр хаалгаараа орохоор яг ингээд давхар 2 ортой гэхэлэр нийт ер нь яг энэ өрөөнд болохоор 8 хүн амьдрах юм байна. Тэгээ галтайгаа 8 хүн хэрэглэнэ. Угаалгын өрөө бас 8 хүн хэрэглэнэ. Тэгээд одоо болохоор би бол ганцаараа байна. За тэгээд би найзууд цуурлаа үзлээ. Тэгээ би бас хурд идчихэд гарахгүй бол миний киноны цаг боллоо. Утгагүй би юм иддэг бичлэг хийх гэж байгаа. 3 дугаар курст доолоотой хамт амьдарч байхад доолоо чи нэг мукбанг хийгээч гэж тэгжсэн. Тэгээд яг тэр санаанд орж байгаа. Гэтэ энэ нь болохоор ингээд цуврал бичлэг болоод ингээд удаан үргэлжлэхгүй байна. Яагаад гэвэл бид одоо бас яг эрүүл мэрүүл хооллохгүй бол хичээгээд ихтэй явах чадахгүй байгаа ч тэгээд байгаа юм шүү дээ. Тийм болохоор яг гаргалгаа нь яг сарын тэмдэг ирэх төгөхөөр яг миний мөчлөгийн яг ингээд сарын тэмдэг ирэхээс өмнөх 7 хоногт ер нь нэлээд юм хоолны дэглэм апдейт ихтэй тэгээд ер нь тийм одоо тийм ч мэдмээр ийм ч мэдмээр гэж үлсдэг тийм үе байхгүй юу.
Тэгээд тэр үедээ болохоор би аль болох өөрийнхөө идмэр санагдаж байгаа зүйлсийг идчихдэг. Тийм болохоор яг тэр үеийг ашиглаад нэг удаа ч юм уу тэгэхээр яг нэг 2 юм уу тэгэхээр 2 юм уу нэг 3 бичлэг гаргая гэж бодож байгаа. Гэхдээ би нэг ихчтэй ярилцж байгаа. Тэгээ яг хэдэн удаа хийх. Тэгээд яг ямар хөө байхыг бас ингээд бодож агаад тэгээд нэг хөөрхөн санаа гаргаад хийх гэж бодоод байгаа. Жишээлбэл миний нэг бодож байгаа зүйл нь ингээд шөнийн 3 цагт заяа. Яг 3 хүртэл унтжгаад ч юм уу эсвэл унтахгүй байжгаад тэгээ 3 цагт ингээд яг юм пицца, дахиа тэгээ яг юм мөстэй газтай ундаа. Тэгээд одоо өөр юу гэдгийг яг юм тэгээд хамгийн сүүлд нь ингээд десерт тэгээд гоё өөр уух зүйлс ч юм уу тавьж байгаа. Тэгээд яг харангууд, чимээгүүд, харанхуу гэдэг нь тас харанхуу биш. Ингээд идэж үзье гэж бодож байгаа. Тэгэхээр сонирхолтой байж магадгүй. Гэтэ яг одоо энд бос одоо надаас гадна 7 хүн амьдрын штэ. Тийм учраас тэр 7 хүнийг төртүүлэхгүйгээр энд бичлэг яг галтгооны хэсэг одоо энд чинь ингээд хаалгууд байгаа учраас галтгооны хэсэг дээр яг өөртөө эвтэйхэн нэг бичлэгний орчин засаж байгаа идэж болох юм шиг байна. Тэгэж бодогдож байна. Тэгээд нөгөөх нь болохоор ийм пицца би ч сая пицца гэж ярьсан уу? Ярьсан баха. Тэгээд одоо нэг солонгос хоолнууд тавьж байгаа бас идэж болж байна. Одоо рамен, өөр одоо кимбаб ч юм уу тэгэж идэж болж байна. Эсвэл бас нэг монгол хоолнууд ингээд тавьж байгаад яг идэж болж байна гэж бодогдсон. Тэгээд эсвэл дангамтсан ч юм уу. Тэгээ яг юм нэг төрөл дагнж идэх үү эсвэл ингээд яг юм за эхлээд ингээд нөгөө нэгдүгээр хоол, хоёрдугаар хоол, десерт, амтдан гэдэг шиг яг тэгэж идэх үү гэдгээ би бас сайн мэдэхгүй л энэ гэж байгаа. Яг тийм тэгж болох та. Сая би айгүй их өссөн. Тэгээд хоолоо халуун дээр нь идэх гэж нэлийн бүтлгүүдэд байсан байна. Хоёрдугаар курсод пүдүү аргал энтертэй амьдарч байгаад хоёрдны байранд тэгээд цаад идэж ингээд намайг хоол идэж хахад тэгдэг байсан бохгүй юу. Ингээд гануу ингээд айгүй юм аппетиттэй иддэг ингээд тамшааж иддэг гэж тэгдэг байсан бохгүй юу. Тэгээд яг би бас өөрийгөө мэдгүй шүү дээ. Ингээд нэр үнэхээр би ингээд шүүл уухтаа хүртэл ингээд нэг юм айгүй хамттай шүүл угаад байгаа юм шиг ч юм уу ингээд идээд байдаг үгүйгээ. Тэгээд одоо болохоор би яг өөрчлөгдсөн юм шиг санагдаад байгаа байхгүй юу? 2 дугаар курс гэдэг чинь одоо 4 жилийн өмнө юм уу? 4 жил 3 5 юу лээ би бараг 5 жилийн өмнө ч юм уу. Тэгээд нөгөө хүмүүс ингээд яг тэгэж идэх нь ингээд боловсон бус юм байна. Хүмүүст ингээд төвхтэй юм байна гэж бодоод би тэр одоо зангаа засчихсан байж магадгүй. Тэгээд засагдаагүй ч байж магадгүй би тэрийгээ бас сайн анзаарахгүй мэдэхгүй байгаа. Тэгэхээр яг тэр бичлэгнээс ер нь өөрийгөө бас нэг анзаараад харъя даа гэж бодож байна. Нөгөө нэг худлаа тэгэж юу яахгүйгээр зүгээр л яг ингээ өөрт төрж байгаа мэдрэмжээрээ хийгээд л үзье гэж бодож байна. Тэгэл гоё байна. Тэгээд зарим нэг зүйлс нь ингээд тэн таалагдахгүй байна. Эсвэл ингээд амар шүн юм идчих хахтаа гимшээдэвэл би гимшиж гин гэдгээ одоо хэлээд илэрхийлээд ч юм уу тэгээд хийж үзье гэж бодож байгаа. Сая би ингээд оюутны байрнаасаа хамгийн сүүлчийн ачаагаа авах гэдэг сүүлчийн ачаа айгүй хөнгөө юм гэсэн бохгүй юу? Ингээд юм уугадаг юм хувин тэгээд юм жижигхэн одоо төмпөм тэгээд ер нь жижиг аяар сарах юм. Тэгэл ингээд өргөөл ингээд барайл гараад ирэх зүйлс ахгүй. Тэгэл за тэгэл гараад ирээдэй гэж бодвол хаалгаа дэлгээд орсон чинь тойл миний урдаас хай гэбэж дээ. Тэгээд намайг аваад яваач би үлдсэн гэд би бүр тойл байгаа гэд. Тэгээд хөнгөн зүсүүдээ нэг зөөгөө тэг толоо хамгийн сүүд нэг удаа зөөлөө.
би дээдлийнхээ орон дээр орж байгаа нэг охинтой өдөр нөгөө бүртгүүлэхдээ танилцсан байхгүй юу? Тэгээд орой би банштай цай хийн гэж хэлчихсэн. Тэгээд одоо надад ингээд нэг аягаар банштай цай байна. Тэгээд түүнд үлдээцгээе. Жоохон идчихэд. За өглөө 10:30-д ирж ороод тэгээд 11:30-д гарч ирээд цэвэрлэгээ хийгээд одоо 1 цаг болж байна. Тэгээд зүгээр аж харсан ч одоо тий 10 минут алхаад ордог гэртээ хүн байна да. Гэртээ очоод тэгээ би нэг тэмдэглэлийн дэвтэр ойр доороос сөхөж хараагүй нэг сөхөж хараад тэгээ ном уншихаар ном уншиж агаад тэгээ буцаад 3:30 энэ төртөрий 4 цагаас дахиад нэг бариатай байгаа хаа. Карго ирдэггүй шүү. Уул нь одоо бол 6 сарын 14-нд захиалсан. Өнөөдөр чи 22 гэдэг чинь жага ирмээр санагдаад байгаа байхгүй юу? Ирдэггүй. Би ингээд цэрэгээ задлж байгаа нэг бичлэг юмэрэ тэгээд гол нь миктэй болж ээж би дахиад нэг тийм идж байгаа бичлэг юмэрэ. Тэгээд байгаа байхгүй юу? Дансанд мөнгө авахгүй бэлэн мөнгө л байгаа. Гэхдээ би бэлэн мөнгө авч гарч ирээгүй юм байна. Миний ер нь ам цангаад байгаа байхгүй юу? Болон тийх байсан байна. Эсвэл очоод цай чанж ууж болох юм. Өнөөдөр угаалгын машины 4 удаагийн төлөлтөөс 3 дахь нь ахгүй юу? За тэгээд өнөөдрийг төлчих юм бол за 4 дахь нь тэгээд яг төлөвдөл бараг дуусчихлаа л гоо. Тэгээд угаалгын машиныхаа төлөлтийг өчтөр үл ер нь би хийцэн байгаа ажиллаараа. Тэгээд нэг 104 мянга төлөх ёстой. Тэгээд нэг 100 гаранг би олчихсон. Тэгээ өнөөдөр болохоор нөгөө угаалгын машин юм гаднаас юм оруулах юм бол төлбөр төлдөг байхгүй юу? Тэгсэн чинь угаалгын машин 30, тэгээ хөргөгч хөлдөгч 30 гэж байна. Тэгээд энэ нь болохоор нийлээд 60, тэгээд 1 сар явах. Тэгээ би энд 2 сар байх учраас 120 өгөх юм байна. Мэдгүй зүгээр л нэг тийм гэж бодлоо. Яг одоо надад байхгүй байгаа болохоор тэрийгээ заавал төлжөөч л орох хэрэгтэй. Учраас ээж рүү л ярьж байна дөө. Яг нэг юм уу гэдэг тийм. Тэгээд саяхан дээр дейтинг дээр ингээд нэг залуутай ярилцгаа. Тэгээд бид хоёр ингээд нэг тийм ажлын тухай яриад тэгээд тэр үед би нөгөө цалингийн тухай яриад яагаад ингээд хүмүүс ингээд цалингаа ингээ босдаа юм нээлттэй хуваалцдаг би ингээд айгу гайхдаг. Тэгэл тухайн хүн уусаал хөдөлмөрөө үнэлүүлээд тэр цалинг авч байгаа байхад яагаад энийг нуух хэвтэй одоо ингээд яг юм шинэ ажилтан тэгээ юм хуучин ажилтны ингээд цалингийн зүрх мөрөч уусаал байх зүйл штэ. Тэн дээр ингээд юм ямар нэг тийм барьцах зүйл ч юм уу ингээд гарахгүй штэ ч юм уу яг тиймэрхүү өнцгөөс ярьж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэр залуу ингээд анх удаа л ингээд цалингаа хэлж байгаа хүн харж ийн гэдгийгсэн. Тэгээд би ингээ гахаад би ингээ хөдөлмөрөө үнэлүүлээд тэр мөнгийг авч байгаа байхад би тэр мөнгөнд дүнг яагаад би бусдад ингээ яг хэлж болохгүй байгаа гэж таа. Эсвэл би яг тэрийг арай ойлгоогүй л байгаа. Тий. Тэгээ яг юм яг тэр өнцгөөсөө за жоохон ийшээ хүмүүс байх юм шиг байна. Ярих юм ярьч. Тэгээд миний бодлоор одоо энэ санхүү, цалин эднэрийг ингээ хуваалцах нь надад зүгээр санагддаг. Бас л хүн болох нь тийм эстэй ингээд ямар нэгэн зээлийг төлнө, ямар нэгэн зүйл авна.
Эсвэл ингээ ямар нэгэн зарлаг гаргана, эдийч хэрэг орлого олно. Тэгэл явж байгаа тэрийгээ ингээ тхинийг нь хуваалцах нь ягаад тийм нуух зүйл гэж би бодож байгаа. Хууль бусал зүйл хийгээгүй тийм үстэй. Хууль бус биш юм чинь би тэрийг ягаад ингээ хүмүүстэй нээлттэй хуваалцаад явж болохгүй гэж. Тэгэж бодож байгаа. Тийм болохоор ер нь нэг юм их одоо тийм ингээл санхүүгийн тал дээр зүйлсүүдийг би ингээ ер нь хуваалцаад явцдаг. Тэгэл мэдж байгаа хөө. Би ингээд мөнгө төгрөгийн өгөө юу ингээд надад өргөөд зөөлцөөр өгөөч гэдэг гэсэн аахгүй гэсэн чи ингээд зөөгөөд хүн жолтохгүй л хата гэж байна. Цүү цаг үе шүү. Тэгээ одоо газ энийгээ дуу гаргахгүй энэ өрөөнийх нь түлхүүрийг аммаар байна гэж ингээд ядаж энэ өрөөнөөс ганцаар гарч гаргая даа. Уул нэг скотчерт ирсэн бол энэ залгуурын трен залгах байсан байна. Өнөөс амар ажилласан байгаа. Ганцаараа 10 давхар руу гарчих юм шүү. Энэ өрөөнөөс л гаргаж чадж байгаа бол нэр 10 давхар руу гарчих юм шиг санагдчихэв. За тэгээд ямар ч хэлсэн зөвцгөө. Айгу тост байна. Тэгээд нэр гол нь шатнууд л байна л да. Тэхээс биш би чадна. Би чадсан шүү. За өрөөгийн үзэг төлхөрийн өгье. За бас энэ өрөөнд ч 1 сар амьдэрсэн. Баяртай. За. Явцгаа хөргөч юм. Өөр газар руу, шинэ газар руу явъя. Нотын таараа дугуйтай тэгээд завтай үедээ явж буу халж байгаараа гинэ. Нөө нэг барилгын юу хийж байгаа шүү дээ. Одоо ингэ засвар хийгдэж байгаа шүү дээ. Тэгээ энэ хүмүүсийг гуугаад тэгээ ямарсан амжилттай ёо бурхан минь. Үүдэнд нь байсан хүн нь энэ хүмүүсийг бараг гуугаад хэрэггүй чамд ингээд юу яаж өгөхгүй зөөж өгөхгүй гэсэн заяа. Тэгэл би бүр гахаад ямар сони юм бэ? Ядаж асуугаад өгч болохгүй байх таа гэдэг. Гэсэн чинь нөгөө хүн бүр олтгоо ийцэн за. Тэгээ за өөр асууч явж бодвол нэг хахтаар очивол. Дүүн ингээд юм зөөх гэсэн маа та ингээд зөөгөөд өгч болохгүй дүүн мөнгө төрхийн өгнө гэх. Тэгсэн чинь тэгээ зөөцсөн за. Тэгээ сая дэлгүүр ороод тамхи ундаа энэ аваад тэгээд яа тэгээ яг ингээд хөөрхөн ингээд юм жижигэн зүйл олоод ингээд яг унаж басах нь амар амархан байна уу. Гэтэ эрэгтэй хүмүүс ингээ яаж юм сая л тэгэхэд ингээд нэг юм уулзах. Гэтэ зүгээр манай аав шиг хүн шүү заяа. Тэгэхээр ерөөсөө юм
Ийм чиг үеийн залуу биш. Би ингээд бараг аав шиг хүн гэж байгаа байхгүй ингээд. Өө ямар ч их хүнийг ингээд аваад явчихаар хүн байна гэдэг ч аахгүй. Гэтэ яаж ингээд дөнгөж ингээд уулзангуудаа л өө энэ охин ийм хүн байна гэж мэдээд байгаа юм байна. Би энэ үгийг айгу олон сонссон болохоор тэр хийж байгаа шүү заа. Гэтэ сонирм байгаас тээ надад амар сонирхолтой байна. Ойрдоо яг ийм урт хугацааны амралт байхгүй байгаа болохоор яг ийм уналт босолтой айгу ийм хурдан байгаад ах шиг байна. Нэг зүйл тохиолдохоор яа гэдэг ингээд тэгчээл яг тэгэл болгож л байгаа юм л та. Тэгэл болгосныхан дараа яг арай дээр болоод ч юм уу яг нэг тэгээд ах шиг санагдчихъя. Яа. Тэгээд яг би нэг цагийн өмнө бүр ингээд ямар ёо гэж бодсоохгүй юу. Угаасаа яг тийм байсан. Тэгээ одоо болохоор ингээд яг нэг цагийн дараа нөгөө хөргөж угаалгын машиныхаа төлбөрийг төлөөд тэгэнгүүтээ аль үжээ нэг өрөөнөөс нэг өрөө рүү оруулчихсан учраас одоо надад асуудал байхгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд зүгээр юм хийвэн болчихлоо. Тэгээд одоо зориг гэхэд одоо энд байсан бол би бас ингэж санагдахгүй байхгүй юу. Цаадах угаасан машинтаа тэгэнгүүтээ цаадах иймэрхүү зүйлсүүдийг зүгээр л өөрөө зохицуулсан заа юу. Ямар ч юм миний оролцоо байхгүйгээр ч юм уу. Ингээд шууд аваа явцдаг болохоор тэгээд ранч цаадахчин уршаа байгаа л тоо. Зөрөгтэй нэг ярих юмсоо. Бид хоёр ингээ уцаар ирээгүй бас нэлээ удаж байна. Цаа чин тэнд ажиллаа хийгээд би энд буужигнуулаад ажиллаа хийгээд тэ. Тэгээл байж байгаа болохоор. Тэгээ өчтөр ингээд цалин байгаагүй. Тэгээ за би ингээ хайтахан л ярмаар байна. Өмнө бичлэг дээр ер нь яг гэдэг үгнүүд маш их давтагдсан. Тэгээ өнөөдөр болохоор тэгээд гэдэг үг бас давтагдах гадаг шүү байна. Өчигдөр нөгөө байр нөгөө гинэ. За дахиад